Сайн байцгаана уу найзуудаа? Жив нэвтрүүлэг эхэлж байна. Жижи, би эхлээд шин сурсан зүйлээ найзуудтай үзүүлье. Тэгээ Жожогийн шинээр сурсан зүйл нь юу юм балаа? Найзуудаа, Жижи та нар дүрсний тухай мэдэн тийм ээ? Тийм ээ. Би лав сайн мэднэ. Тэгвэл янзын дүрс ашиглаж төрөл бүрийн зүйл бүтээж чадах уу? Чадалгүй яах вэ? Гэхдээ Жожо, чиний сурсан зүйлийг үзье л дээ. За тэгье. Сайн хараарай Жижи. Найзуудаа, бүгдээрээ хамтдаа Жожогийн шинээр сурсан зүйлийг сурч авцгаая. Жожо бидэнд юу зааж өгөх вэ? Эхлээд дүрснүүдээ хамтдаа нэрлэцгээе. Дөрвөлжин, гурвалжин, дугуй дүрс. Найзуудаа, одоо дүрсээр юу бүтээж болох вэ? Бодоорой. Жожо найз нь сайн мэднэ. Дугуй дүрс бас нэг дугуй дүрс, том дөрвөлжин, жижиг дөрвөлжин. За ингээд машин болж байна. Хөөх, тийм байна. Ямар сонирхолтой юм бэ? Дөрвөлжин дүрс, гурвалжин дүрс, дөрвөлжин. Тэр ингээд байшин болчлоо. Жожо, ямар гоё юм бэ? Одоо би дүрс эвлүүлье. Найзуудаа, та нар ч бас дүрс эвлүүлж тоглоорой. Сонирхолтой, хөгжилтэй байгаа эцтэй. Жижи, чи одоо ямар дүрсээр юу хийх гэж байна? Одоо надад зөндөө олон дөрвөлжин дүрс хэрэгтэй байна. Ийм олон ижилхэн дүрсээр ямар нэгэн бүтээж болно гэж үү дээ. Болох баха. Бүгдээрээ сайн харцгаая. Нэг цагаан дөрвөлжин дүрс, бас нэг хар дөрвөлжин дүрс, дахиад цагаан, тэгээд хар, цагаан, хар, цагаан, хар. Жожо, ингээд өрөөд байвал юу болно гэж бодож байна? Би сайн мэдэхгүй байна. Найзуудаа, та нар юу гэж бодож байна? Хамтдаа харцгаая. Жожо, энэ юу болохыг чи мэдэх үү? Мэдлээ. Шатрын хөлөг байна. Зөв байна. Энэ бол шатрын хөлөг. Уулгүй нүцгэн талдаа хүнсгүй цэргүүд давшлаа. Усгүй ээрэм цөлдөө бөөгүй тулаан эхэллээ. Шаг, дуг, цад. Ингэж хэлээд шатрын нүүдэл эхэлдэг. Шатар тоглож байгаа хоёр хүний нэг цагаан, нөгөө нь хар шатраар тоглодог. Тал бүр нь 8 нүдтэй дөрвөлжин хавтгай шатрын хөлөг 64 жижиг дөрвөлжингөөс бүрдэнэ. Нүднүүдийг ихэвчлэн хар цагаан өнгөөр сөөлжүүлэн бодсон байдгийм. Шатрын хөлгийн цагаан хар талбар дээр ноён, бэрс, тэрэг, тэмээ, морь гэсэн тус бүрдээ нэртэй 16 шатар хар цагаан өнгөөр ялгаран байршиж шатарчдын ухааныг сордгийм. Зүйлд нь наранхуу хоёр бол найзууд. Хоёр найз цэцэрлэгтээ шатар тоглох дуртай. Тэгвэл Жижи, найзууд шатар хэрхэн тоглохыг хамтдаа харцгаая. Намайг Нархуу гэдэг би 5 настай. Намайг Сүлэрдэн гэдэг. Хүү ихэлж нөгтөө нэг нүүж олно, эсвэл хоёр нүүж олно. Тэрэг, морь, тэмээ, бэрс, ноён, тэмээ, морь, тэрэг. Цагаан хуулийн тэмээ цагаан замаа дагаад явна. Хар хуулийн тэмээ хар замаа дагаж дашин. Тэрэг их уршаагаар нүүж чадна. Аса ухарч нүүж олдог. Бэрс бас ухарна, тэмээж бас ухарна, морь бас ухарна. Хүүнүүд энэ ухрахгүй. Бэрсээр энэ ташуунууж олдог, их уршаагаа нүүж олдог.
Мөр ингэж өрөөлдөж болдог, бас мөр ингэж өрөөлдөж болдог. Ноён харин нэг нэгээр бэрсэг ингэж нүүн бас ташуун нэг нүүн. Заавал нэгээр нүүн. Шатрын хоёр хүүний ут тоглодог. Нэг нь цагаан тал, нэг нь хар тал. Ухаантай бодож хийсэн нь ялдаг. За таби. Энийха инглиш. За нүүчлээ. Мөр бисээр авч ирсэн. Биснийхаа хамгаалтан дээрээ тэмээгээ хамгаалчихж байна. Даан дээр бол хийцэн нь. Шатар дээр бол мадлалсан нь ялдаг. Хүүгээр тод дэгдэг, бэрсээрээ энэ шаг дэгдэг, тэргээр жаш шаг дэгдэг, мөрөөр жаш шаг дэгдэг, хүү тэмээгээр нь дуг дэгдэг. За Доголчлаа. Тэгвэл. За цод. Бисээ шаглаа. Шаг. Хожих юм бол гоё байдаг. Бас бисийн нэдэл гоё байдаг. Би мөрөө эндэж явахдаа шаглаа ингэж. Тэргэн эндээс ноён эндээс хамгаалаад тэгэхээр ингэж авч идлээ. Мөрөөрөө. За одоо би тэмээг инглээ. Шаг. Тэрэг. Хууийн гэрүүл вирус тэрэг ган миний вирусигэдэг болохоор тэрэг гаж байгаа. Сүлдээ надаас илүү бааз тоглосон. Ноён нүүдэлгүй болчих юм бол мад олчдаг. Шаг. Энд нь бирс байгаа, энд нь тэрэг байгаа, энд нь ноён байгаа. Ойртож болохгүй, ийшээж нэж болохгүй, ийшээж нэж болохгүй. Гэтэ яагаад ингэ датын бэрсийг эргэсэн болохоор би хийж өгцөө. Сүүл дээрд нь Наранхуу хоёрын шатар тоглохыг харсан чинь би ч гэсэн шатар тоглож сурмаар санагдлаа. Бидэнд сурах зүйл зөндөө бий. Одоо хаяулаа жив нэвтрүүлэгт оролцож байгаа хавьяаслаг найзынхаа үзэгчдтэй танилцуулъя. За тэгье, би танилцуулъя шүү. Батбаярын Намуун Зул. Намуун Зул найз маань бүжиглэх, ном унших дуртай. Бас багшаагаан заасан шүлэгнүүдийг маш сайн уншдаг уран уншигч. Мундаг байгаа биз? Өнөөдөр Намуун Зул бидэнд Монгол хүний зүрхний бичээс гэдэг шүлгээ уншихаар бэлджээ. Бүгдээрээ хамтдаа шүлгийг сонсъё. Энэ шүлгийг мэддэг найзууд байвал дагаад уншаарай. Би 5 хантай гэрт төржээ. Би 5 твтэй дэлхийд төржээ. Би буурал түүхтэй Монголд төржээ. Би бурхад мэндэлдэг дорнод төржээ. Байтагны минь хаах намайг хөлд оруулсан. Ботхон буйлаар намайг хилд оруулсан. Уухай гинго надад жигүүр ургуулсан. Уртын дуу надад ухаан зараалсан. Эвдэрвэс бид хуваахыг хүрдээ. Эвлэрвэс бид үржүүлэхийг хүрдээ. Энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагта монголчууд бид хүчтэй.
авдран дотроо судармын багтдаг. Атныхаа нуруунд дээр гэрмэн багтдаг. Өргөөн тоноор минь наран багтдаг. Үхэлцэн дотор минь орчлон оршдог. Би дэлхийн хөвтэй гэрийн эзэн. Би дээшээ заяатай буйны эзэн. Би дээрээ нартай тэнгэрийн эзэн. Би дээцээс зэрлэгтэй Монголын эзэн. Би таман хошуу сүргийн эзэн. Би тал хангай гавийн эзэн. Би лустай хөх усны эзэн. Би луутай хөх тэнгэрийн эзэн. Авдар дотроо судармын багтдаг. Атныхаа нуруунд гэрмэн багтдаг. Энэ шүлгэнд миний мэдхгүй зөндөө үг байна. Хоёулаа намун зүлийн шүлгнээс зөндөө шинэ үг сурч авлаа. Жижи жажа хоёртойгоо үргэлж хамт байж ихийг сурч мэддэг найзуудаа багвахаа сэтгүүлээр танилцуулж байна. Бог зөндөө олон гой зургнуудтай юм а. Энийг хатаа жижи шинэ үлгэр гарсан байна. Тийм байна. Ямар гоё юм бэ? Жажа. Энэ үлгэрийг уншаад өгөөч дээ. Тгий. Мод цэцэглүүлэгч өвгөн. Эрт үрдийн цагт сайхан сэтгэлдээ эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Тэднийг Широ нэртэй нохоотой. Нэгэн өдөр өвгөн Широ нохоогоо дагуулад тариан талбайд очтол нохоо нь талбайн баруун болонд очиж зогссоно. Энд ухаарай, хав гэж гин. Өвгөн нохооныхоо өвгөнд орж заасан газрын ухтал алтан зоос булаатай байлаа. Энэ явдлыг сонссон хуршайлын санаа мууд шуналт өвгөн хурч ирээд наад нохоогоо надад түр зээлүүлээд их гээд хариу хэлхийн завдалгүй Широг хүчлэн жирсээр өөрийн тариан талбайд дагуулж ирэв. За алив, алт байгаа газрыг хурдан заагаад өг гэж Широг өшигчин загнахад өөрхийн нохоо өвдөгтөө нэгэн хэсэг газрын шороог малтав. Муу санаад өвгөн Широгийн малцсан газрыг ухаж үзээд юу ч олоогүй тул уурандаа хөөрхий Широг зодсоор байхад алччихжээ. Сайхан сэтгэлд өвгөн эмгэн хоёр Широгийнхаа хойноос харамсан гашуудаж хайртай нохоогоо хашаан дотроо оршуулан дээр нь нарс мод тарьж гинэ. Маргааш өглөөний сэрээд тарьсан модоо услах гэтэл ганцхан шөнийн дотор гайхамшигтай том мод ургасан байв. Гайхаж баярлсан өвгөн эмгэн хоёр нарс модоороо амтад будааны боов хийх уур нүдүр хийж гинэ. Гэтэл багахан хийсэн будаа нь нүдэг тусам аривжин нэмэгцээр савнаасаа хальж идээд дуусгааргүй элбэг болж гинэ. Үүнийг бас мэдсэн өнөөх санаа муу өвгөн уур нүдүр хоёрыг түр хэрглэхээр гуйж аваад будааны боов хийтэл будаа нь аривжин нэмэгдэх нь бүүхэл амсхийн аргагүй өмхөр мууджээ. Уурлаж хорсон санаа муу өвгөн уур нүдүр хоёрыг балт сүхээрээ хаглаад галтхийн шатаачав. Энэ явдалд харамсан гонигсэн сайхан сэтгэлд өвгөн үнсийн ч болтгой авж үлдээгээд шатаж дууссан галын үнснээс нь хамж аваад гэрийн зүг явв. Хайрах замд нь салхи гарч үнсийг хийсгэв. Салхинд хийсэн үнс ухаарч хатсан модонд буун үдэрэмхийн зур өнөөх модыг цэцэглүүлж сакура цэцэг бүрхчихв. Гайхаж баярлсан өвгөн хатсан мод мөрлөө үнсээ цацаж цэцэглүүлэн явахыг нутгийн ноён олж хараад өвгөний ич хэдийг шагшин магтаж өндөр шан харамж хайрлаж гин. Үүнийг сонссон санаа муутай өвгөн үлдэгдэл үнсийг цуглуулад ноёны өмнө очижээ.
Тэгээд би ч гэсэн хатаж хувхаарсан модыг цэцэглүүлж чадна гэж хэлээд үнсээ цацтал цэцэг дэлгэрэх нь бүхэл битүү унс бужигнаж ноёны нүдийг хорсгон өвтгчээ. Ихэд хэлгэнсэн ноён бараа болгочтой санаа муутай үгнийг даруй хөөхийг тушаав. Тэр цагаас хойш сайн санаад өвгөн эмгэн хоёрт санаа муутай өвгөн дахиж гай болоогүй гэдэг. Сайхан сэтгэлийн тухай үлгэр ярьж өгсөн Жожода баярлалаа. Хөөрхий Ширэн нохоо сайхан сэтгэлд эмээ өвөө хоёрт зөндөө тус боллоо, тийм ээ? Тийм шүү. Үлгэрээс бидэнд сурах зүйл маш их, тийм ээ найзуудаа? Өнөөдөр живжив үдсэн хүүхдүүдтэй шатар гэдэг хөлөг тоглоомны тухай Бас намуун зүйл найзаасаа шин шүлэг сурч авлаа. бас миний ярьж өгсөн мод цэцэглүүлэгч өвгөн гэдэг үлгэр их сонирхолтой байсан. Тийм ээ. Сэргэлэн цаваа найзуудтай бид хоёртай үргэлж хамт байдагт баярлалаа. Сайхан амраарай найзуудаа. Баяртай.